шууд нэвтрүүлд 3 цагийн хугацаанд та бүхэн дөөрн нэвтрүүлгийг эхлэхэд ардын дуу хөгжмөөр хэлсэн. За тэгээд дасгал хөдөлгөөн одоо студид чопперчд ирсэн байна. Өглөөний мэдрэмж залуусаа. Тэгэхээр яг студид маань чопперч ахын дус салбааны удирдах зөвлөлийн гишүүн болцайхан за мөн чопперч ахын дус салбааны гишүүн Сүхбаатар Амар за мөн Гүрээ гангачд нар хөлцсөн ирсэн байна. За юу цаах вэ залуучуудаа? Уурхан бол бэлэн байгаа тийм ээ. Баясаа. Манай зөвшөлтийг юу дээл гэсэн? За би өөрийнхөө бэлдсэн мөхтөлөөр дайлаа. За манай зөвшөлтийг дайлаарай. Тэгэхээр бас ямар нэртэй? Энэ болохоор strawberry delight гэдэг байгаа. Энэ blue lagoon. Энэ болохоор cucumber гэдэг өгөрцсөн нэг коктейл байгаа. за Оны цагт ерөнхийдөө уухад маш тохиромжтой. манай чопперчдын нүд он юу вэ гэсэн байгаад хараад байна вэ? Арай ч хөөрийн бүсс юм уу? Тэгэхээр эмхтэйг ундаа байна гэвчтэй. За болтогийн хувьд бол чухал яриагийн болтоо гэж манай үзэгчтэй. За таньж байгаа. Тэр одохгүй сайхан яриануудыг өөрнүүлэн тэрнээс өмнөд сургалтыг бэлдсэн байгаа. Сургалтын хаан болсон байна. Сургалтаа ер нь циркийн гадаа бид нар цуглаад бид нарыг чопперч маань цуглаад тэгээд хататаар жаа маркетинг үнээс цаашаа бас шинэ зам нэгдсэн мөлий тийм тэр зам дээр бас явж ирсэн байгаа. Яг тэгэхээр сургалтыг хүргээд эргээд студид байгаа. За өдрийн мэндийг Даатын чоппер клубын талаар яриа хийж бодож байна. Хэдэн онд яаж байгаад одоо хичнээн хүний бодлого тань. За Монголын чопперч ахын улсын холбоо гэж одоо байгуулагдаад 2 хичээлээр үзэж байна. Тэгээд ер нь бол өмнө нь бол 1990-ад оноос хойш залуучуудын сэтгэлгээ хөгжлөлтөд болоод арчил өгсөн сорч залуучууд маань чоппер моцоглыг хөгжүүлэх гэж орос моцоглыг өөрчилж эхэлсэн байдаг. Тэгээд энэс хойш явсараад одоо 2 жилийн өмнө холбоо болж байгуулагдсан гэсэн сан санаачлаг гараад ингээд байгуулагдсан. Тэгээд одоо бол холбоо маань хөгжин хэлээд нэг 200 гаруй хэмжих гишүүнтэй 100-аад за 70 орчим үндсэн гишүүнтэй тэгээд 70 орчим моцоглтой үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд эрэгтэй эмэгтэй хөшин залуу за бид нар бас холбоонд бол хэд залуучуудыг бас авдаггүй байгаа. Энэ хүнд моцогл хүчтэй онцтой моцоглыг бол бас хэд залуучууд тэгж явахд жаг хүндрэлтэй байдаг учраас за тэгээд ямар тач гэсэн холбоо байгуулагдаад үйл ажиллагаанд орсон зуны үйл ажиллагааныхаа нээлтийг хийсэн байж байна. Нийтлэг үйл ажиллагааг хийзээ бас хаана одоо ямар маршрутаар явсан бэ? За нийтлэг үйл ажиллагаа 2-7 хоногийн өмнө болсон Улаанбаатар хотыг бүтэн тойроод Монголын чопперч ахын улсын холбоо тэгээд Red Concept Club Монголын харлал дэвсгчдийн холбоо гэдэг холбоодод оролцоод бас хэвлэнгийн тэр аялын мотоспортын холбоос оролцсон байж байгаа. Ингээд нийтдээ 111 моцоглтойгоор нийлдэг үйл ажиллагаа хийсэн. 4 том тайз засаж 4 том тайзан дээр тоглолтууд болон чопперчдын баярууд явагдаад тэгээд дараа нь улаан амралтын газар очиж одоо нийлдэг үйл ажиллагаа тэмдэглэсэн байж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 800 гаруй бас мотоциклчид байдаг. Тэгэхээр ялангуяа бас Улаанбаатар мотоспорт сонирхогч залуусын дунд маш олон холбоо клуб байдаг. Чоппер клуб бас эдгээр клуб холбооноос юугаараа онцлогтой вэ? Чоппер клубын онцлог ялгаа гэвэл ерөөсөө манай чоппер клуб энэ хэд хүнд ангиллын моциклууд. Энэ нь дэлхийд бол хэд хүнд ангил гэж нэрлэдэг. Бидний оролцоод унж байгаа моциклууд бол оролцоор хамгийн том 1800 мотортой хэд суудлын автомашины нэлээд том моторондоос орж байгаа. За тэгээд 1800 мотортой тэгээд хэд хүнд ангил гэж явж нэрлэдэг юм байлаа. За тэгээд ерөнхийдөө онцлог ялгаа бол моцикл дотроос хамгийн одоо хүчтэй хамгийн хурдан за тэгээд хамгийн бас тогтвортой тийм моциклыг бид нар унж хэрэгжилж байгаагаар онцлог. Дараагийн бусад нийт 800 орчим моциклчдаас бусад ялгаа онцлог гэвэл бас моциклын хоббинд зарцуулж байгаа үн мөнгөний хувьд бас нэлээд хүчтэй ялгаа байж байгаа. Бидний зөвхөн өмс зүүж байгаа
хувцас сэрүүлэхэд энэ дан сахиу хувцас өмссөн юм уу, бүрэн форм өмссөн тохиолдолд нэг хүн ойролцоогоор 2-3 сая төгрөгийн орчим хувцас сэрүүлдэг. За дээрээс мотоциклууд маань дунджаар нэг 10-30 мянган долларын үнэтэй, 20-30 мянган долларч байна, 60-70 мянган долларын мотоциклч байна. Байж байгаа. Тэгэхээр энэ залуучууд маань бас юмдаа цаг хугацаагаа зарцуулаад өөрсдөө хоббид бас хөрөнгө мөнгө зарцуулдаг болж байгаа нь харагдаж байна. Залуучууд баан цугаад пив уугаад ч юм уу тиймэрхүү байдлаар цагаа өнгөрөөж байгаа. Өнөөдөр манай Монголын жобч ахын төсөө холбооны залуучууд бол салхи онцлоод хар урдаараа давхиж байгаа. Тэгээд хотын бас нийс хотын өнгө төрөхөд бас нэгэн шинэ өнгө төрхийг нэмж байгаа. Гадныхан ч гэсэн ирээд энэ Америкт Европод энэ чокрууд бас монголчууд бас байдаг юм байна. Та нар манай жобч ахын төсөө холбооны логон дээрээс харсан байгаа. Лого дээр үуч молдон монголчууд хөгжмийн модон хөлөг мөрд монголчууд төмөр хөлгийн дөрөв дээр эвлэлт нэгдэг гэсэн үгтэй байж байгаа. Тэгэхээр модон монголчууд маань өнөөдөр бас хотын нөхцөлд мөр унаад хэцүү. Тэгэхээр явсан төмөр хөлгийн дөрөв дээр гарлаа. За тэгээд дэлхийд урдаа барьдаг номер 1 том хүнд ангиллын мотоциклуудыг манай залуучууд өөрсдөө хөрөнгө хүч бүх зарцуулсан хүчит мөрөөр зарцуулсан байж оруулж ирж байна. Энэ бол бас онцлог байх гэж харж байна. Тэгэхээр Монголын чампиончин ахын тус холбооны Ахмад гишүүн байрсан хахтаа уулзаад байна. За өдрийн төргий. За сайн байна. Өдрийн төргий. Тэгэхээр таны мотоциклын хаа бас нүд амжийн даваа мотоциклаа танилцуулаад үзэж дээ тхөө. За миний мотоцикл Honda VTX 1800 мотортой. Энэ мотоцикл одоо жинхэнэ класс айдлын дээрэлтэй. Энэ мотоцикл хүчин чадлаа 1800 мотортой. Мотор орж 1800 мотортой. Энэ авч байгаа ерөөсө өчтөр би авч байгаа. Одон би Yamaha 1700 Roadster мотоциклтэй байж байгаа. Энийг авсан. VTX бол Монголын нөхцөл бол хамгийн сайн эсвэртэй. Тэгээд бүх төдөө ботороо би VTX-ийг авлаа. Бусад чампионаас бас онцлог даваа талын үзэгчтэй хэлэх үү? За яг энэ хамгийн гол нь хүчтэй юм ч гэсэн хүчтэй мотортой одоо бид нар ингэдэг шүү дээ. Жишээлбэл одоо започат нэг марк хоёр гэх юм уу грант гэх юм уу машиныг утгацсан арай хүчтэй мотортой машин унах гэж гисэн байна. Тэгээд бид нар бас нэг иргэний жаргал эцгээр бид нар бас хөдөө тав явж байгаа чинь бас мотор хүчтэй байх хэрэгтэй. Мотортой үуч бас тэгэл явалтан ч удаа байдаг юм уу тэгэл арай хүч моtor. Тэгээд бид нар аль болохоор хүчтэй мотортой тийм нэг цэцэн очиж байгаа юм шиг. За айны зүг гэж байж байгаа. Айны зүг одоо энэ ер нь энэ чопчон манай мотоцикл дандаа айны зүгтэй явдаг. Хотын зам жиж байгаа бид нар айны зүгэндээ бол шийдэл одоо юу хийж байгаа ингээд харамсдаг. Энд яг нэг хүч хийж чинь. Тэгээд бараг машин явж байгаа. Машинтай явж байгаа тэгээд өөрөө хүчүүдээ хийж чинь. За тэгээд энэ хаталтаа бол одоо өшөө одоо цуу бид нар ч нөгөө хөдөө явж байгаа бас борошоо амдаг. Тэгээд хүнснийхээ зорилтыг мэдж болно, цуваа хийж болно. Ингээд малгай гэхдээ энэ хотын бид нар ч дотор явж байгаа одоо ийм малгай өмсөж явж байгаа. Тэгээд хотын замд явах таавал ийм малгай өмсдөг байх байна. Айхлын зорилтыг ийм малгай хийж нэгээд хийчихэж байна. Ингээд нэгөөсөө энэ бүрэн таргалцсан мотоцикл. Тэгээд одоо ингээд аюул гарахад бид нар одоо ерөөсөө бид нар ер нь 7-ны хойдоор гараад одоо үгүй юм цаашаа болж байгаа Иркутск явна гэж байгаа. Яг ингээд явна да. Тэгээд тэтгэл зэвэр хөтөлбөр үзэж таавханд өөрөөсөө хөрсөөр тэгэхээр бид нар циркийн фантомын гадар цуглараад одоо маршрут бүрийн чинь ирчээд байна. Тэгэхээр наашаа саргаас өөрөө мотоциклээр суугаад биелдээд төвжирлийг бол авах хангацгаар юм. Ер нь хотын хөдөлгөөнд мотоциклтай орсон даваа тал бай. Тэгэхээр даваа тал гэдэг юм бол одоо суулгыг нэгээр явдаг. За ер нь машиныг бодвол нарийнхан одоо зам дээр хөдөлгөөнийг олцчих боломжтой учраас ер нь төвчрөхгүй байна. Жампч аханд бас одоо холбооны талаар яриад байгаа. Саяхан бас нэг зуны нээлтэнд оролцсон гэж юм. Цаашдаа бас төлөвлөгөө юу байна вэ? Ямар маршрутаар бас аялах төлөвлөгөөтэй? Одоо энэ жилийн аяллууд сая ихний аялал явчихад ирсэн хинтээ юм болов. Одоо дараагийн аялал болохоор одоо хангай руу явах төлөвлөгөөтэй байна. Тэрний дараа хоошоо Орос руу Ирхүү явах төлөвлөгөө байна.
Тэгээд дараа нь ирчээд хөвсгөл өтер гээд бас соёлууд байна. Аялал мотоциклтай явах мэдээж даваа тал мэдээж олон байгаа. Тэгээд сул тал нь юу вэ? Одоо чинь бороо шороо оруулах бас хэцүү байх. Тэгээд та нар дагалдаж бас машин автомашин явдаг. Машин явна. Тэгтээ ер нь мотоциклтай явж байгаа улсууд өөрснөө бүх тэр өөрснийхөө эрсдэл болон аюулгүй бороо шороон дээр яаж явах вэ? Ямар хувцас сэргэлэн өмсгөө тэр бүх юм тооцож авч явах хэрэгтэй заавал. Яа, тэгэхээр ер нь их л сайн жабруу дарагдчихсан. Тэгээд хоолол яваагүй юм шиг. Хоолол яваагүй шинэ Rare Beach руу явдаг зам дагуу шинэ бас зам нэгдсэн. Тэндээс цаашаа бас явсан. За, болдогийн хувьд бол ер нь чопперчдаг манайхан ер нь жоохон гангстерууд танхаа нөхдөд гэж ойлгодог шүү дээ. Тэгээд ихэд чоппер барьдаг хүмүүсийн дунд мистаслын эмчийн физикч гээл маш олон мэргэжлийн хүн байсан. Болдогийн хувьд сэтгүүлч мэргэжтэй. Энэ бол мэдээж сонирхолтой ондог байх тийм ээ. 2 жилийн өмнө би Монголын чопперч залуучуудад нэгдсэн. Тэгээд тэрнээс өмнө бол жил болгонд хардаг бол ой моцикл дууралаад өөр их юм огшоол хүний нэг юм дур сонирхол байдаг. Тэгээд би энэ чопперчтой нэгдэхүү моцикл авах уу яах уу гэж бас их бодсон. За бодоод хамгийн анхны моциклаа 2 саяар аваад тэгэл нэг 14 хоног нүүдхүү 6 сая болол 8 сая болол ингээд лежер шинээр яваад алгасан л та. Яхаа хүн цусан нөгөө хүний дур нөгөө монголчин мөртөн монголчууд энэ морой онох тэр сэтгэлгээр бид нар хотчоод нөгөө олон жил хотод байгаад хотчоор тэр сэтгэлгээ найрлаг байгаа учраас бас энэ моциклыг татагддаг болов гэж үзсэн. Тэгээд манай залуучууд бол би энэ хамт олон энэ залуучууд дотор орж ирэх одоо над гой санагдсан. Яагаад тэгэхээр одоо энэ дураа залууч тэгэхээр манай ганаа олж хэлбэл хуульч, өмгөөлөгч хүн байж байгаа. Мэргэжлийн хуульч бас стратеги. Ерөөсөө хуульч хийж байгаа гэхгүй. Гадаад үзмээр үзсэн юм шиг. Стратеги том өмгөөлөд хийдэг залуу байж байгаа. За тэгээд манай бүрээ бол өрмийн инженер хүн байж байгаа. Ер нь өрмийн инженер шиг харагдсан юм өөрөө. За манай одоо компьютерийн мэргэжил програм хангамжийн мэргэжилтэй манай ангар байж байна. Энэ бол барилгын инженер, сугын инженер гэж алдартай гэж. Үүчний ингээд манад бол их олон төрлийн мэргэжлийн залуучууд байдаг. Яг ингээ харахаар бүгдөө нэг ястаа ажилгүй юм шиг л. Гэхдээ нөгөө ажил мэргэжлэр бол танихын арга байхгүй шүү дээ. Шал яриа хөөрө харьцаа гэдэг их олон юмуд нь шал өөр байдаг. Зөвхөн би ч гэсэн мэдээж улс төрийн сэтгүүлчийн хажуугаар яг стилээ солиод гарах үедээ би бүрэн утгаар нь солидог. Амьдралдаа би костюм зангатай, батиктай маш соёлтой хүмүүжлтэй арайтай ерөн хүүхдүүд цогтой ч юм байдаг юм. Энэ моцикл дээр гараад моциклын мотор шиг цуг хөрөлдөд ирэхээр бас шал өөр ордог ч гэдэг юм. Энэ бол миний бас нэг эр хүний дотор нуугч идэг тэр аратан сэрээдэг бас нэг хэлбэр. Заавал энэ дотор нуугч аратан сэрэгтэй уурж хашгичиж хүн зодож ч юм уу хүн рүү хашгичиж эсвэл нэг айхтар автоманч болох гэж их том мондог хүн болох гэж юм уу. Нэгээс зарим хүмүүс чиг тэнгээс саятай том усаа гаргалтай хүн болох гэж оролдог ч юм. Янз бүр өөрийгөө л ингээд илэрхийлэх гэж оролдож байна л да. Бидний нэг илэрхийлэл бол юмсан юм моцикл. Тэгэхээр бас янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг байл шүү дээ. Манай инженер хэдэн жил моциклээр чинь танах зуны цуглалтуудыг хийгээд ирсэн баг тийм ээ. За моцикл унаад бол 2009 оноос эхэлж унж эхэлсэн л дээ. Моцикл. Тэгээд ахын дүүстэй бол нэг жил болох чинь. Зуны цуглалт бас янз бүрийн арга хэмжээ зохиогдол яг сая 6 сарын 6-нд сая ярьсан баг те. Интервью авчихсан. Биш манай зуны дийлт болсон л да. Тэгээд тэрний өмнөхөн биднээс хамрын хэд рүү Аваас гараад үлдээ. Хамгийн өдрөө 5 сарын арай гаргалт гадаа байсан шин.
Борон жоохон орсон талын. Тэгээ яг миний хувьд анхны хоолын аялал байлаа. Жоохон туршлагагүй байлаа. Тэгээд өдөл сууж уурлаад. Тэгээд жоохон туршлагагүй яваад нэг жоохон асах шахсан тал байна. Тэгээд яг гэхдээ хойш ажиллах аялалд туршлагатай юм. Сая хинтээ аялалд би явж чадсангүй. Манай ахын дүүс маань яваад аюу сайхан яваад ирсэн байлээ. Дараач аялалд явах гэж бэлдэл байж байна. Зүгээр зугаалаад байхаас гадна бас янз бүрийн олон нийтийн тийм ажиллагаанд нэлээд оролцсон юм шиг байдаг тийм ээ. Манай холбоо сайн дурын үндсэн дээр ер нь нийгмийн сайн тийм ажиллагаанууд ерөнхийдөө оролцдог. Тэгээд ерөнхийдөө хүүхдээ ханг дээр очиж бас тэдний хүмүүрчгч хүүхдүүд маань бас нэг урмын үг хэлж тийм сэтгэлийн дэм үгж бас насан турсан хүнийхээ хувьд бас тийм насан турш өгчт маань амьдралын утга учир гэдэг юм уу тийм нэг бас лекс маягийн хоорондын бас нэг амьдралын талаар ярилцдаг дэргэндээ бас өдөрлөг маягийн зохион байгуулж бас нэг биелэг сэлцэж өгөх юм уу тийм их үйл ажиллагаанууд ерөнхийдөө байнгын явагддаг биедэг зохион байгуулдаг. Хүүхдээ архитектор очихоор чинь гой ах нар тэгээд гой мотоциклтэй ирээд зоригтой ингээ байгаад байгаа нөгөө хүүхдүүдэд бол ажлын үйлчлэгээр дагуу олсон мөнгөөрөө хүссэн мөрөөдлөө биелүүлээд ийм сайхан аваад ийм зорж бүтээж ажиллаж байна гэдэг бол ийм байт юм аа гэдэг л илэрхийлж ойлгуулсан. Ерөнхийдөө нодлон жол бол нэг нэлээ олон 100 хүүхдэд тусалсан асамжийн газрын хүүхдүүдийн мотоциклоор мөрөөдлөө биелүүлж авдаг ч юм уу. Сэлэнгэ аймгийн өмчийн явдаг хүүхдүүдэд бэлгэсэлт өгдөг ч юм уу. Архангаа юуны Бармуурын хүү янз явдаг хүүхдүүдэд бэлгэсэлт өгдөг ч юм уу те. Нодлон жол их 9 сар хичээл ихсний дараа бидний хичээл ихийн өмнө л өгдөг чинь бүр булган аймгийн төв рүү очиод нэг ядуу одоо гэсэн бүртгэгдсэн хүүхдүүд хичээлийн хэрэгсэл одоо ном дэвтэр цүнх гэдэг ийж бүр хичээлийн хэрэгсэл гоосаг хажуу нь хэдэн зарим хэдэн чигтээ авч бид нийтдээ нэг 500 орчим км явж очиж гайчж өгсөн байж байгаа. Эхний өдөр нь 500 яваад очиж өчигдөр маргааш нь дахиад 500 хутлаа ядарч ирсэн. 1000 явж ирнэ гэж байна. Мангар ядарч ирсэн. Гэхдээ тэнд онч ядаг хүмүүсийг баярлуулчаад бид хичээлийн хэрэгслүүдийг ингээд хөргөж өгчөөд ирж хэрэгтэй бол айгу баяртай. Нилээд олон бас нэг 100 гаруй хүмүүс тусалж байна гэдэг бол их л сайн сэтгэлтэй. Энэ ч гэсэн тийм болохоор зөндөө олон байж байна. Улаан өдрөө юм гэж яриад ирсэн тийм ээ. Тийш ямар байслаар явж чинь. Улаан өдрөө Оросруу явах аялал маань бол ер нь Монголдо явж байгаа аяллаас ер нь хамгийн хол аялал учраас бас л Монголын замыг бодвол бас Оросын зам нэлээ өргөн бас дээрэс нь эргэл тойрон аюулгүй ажиллагаа тэмдэглэхээр ер нь сайн хангагдсан гэж ер нь ярьж юм билээ. Би нодлонгийн аялалд бол яваагүй. Энэ жилийн аялалд бол явах бодолтой байгаа. Тэгэхээр чоппер жаханд салбаа бас ямар маршрутаар аялж байгаа хамгийн холдоо бас ямар аялал хийжсэн бэ? Гүрээ? Хамгийн холдоо юу гэж бодсон? Нодлонгийн Орсын аялал байх шүү дээ. Орсын аялал, булганы аялал. Булганых маань. Монгол улсынхаа бас ямар аймагуудаар очиж юу? За одоо миний хувьд бол зүгээр хувийн зүгээс гэх юм бол явж үзэх аймаг баг байхгүй л дээ. Яг холбооны хувьд бол бас нэлээд аймагуудаар явсан байгаа. Урагшаа хаврын ихэвчлэл за тэгэл булган эрдэнэ дархан сэлэнг тэгээ шигээ багануур хинти ерөөс засмал зам тавигдсан бүх газрууд бид нар хүрэхийг зорж байна. Очсон хоон ч нөгөө техникийн дэвшил одоо бүх юмнуудыг харж байгаа. Тэгээ зод шопсон залуучдыг хараад бас хөдөөнийхөө орон нутгийг их баярлдаг, хөөрдөг, залуучдад цуглан шавндаг. Энэ чинь нэг том урлагийн тоглогчдсан юм шиг юм. Тэгээ фестивал болж байгаа юм шиг юм байна шүү дээ. Тэнд очихоор чи бид нар өөрсдөө ч гэсэн багтаж кафе авна. Нөгөө аймгийн усууд чинь бүгдээрээ шавна. Оройн залуучуудын дагалдаад ингээд хөвөлдөг. Их гоё ш. Тэгэхээр бид засмал зам болж байгаа бүх газрууд хүмүүс бас бүрхий зорж байгаа. Гэхдээ нөгөө түрүү ярьсан залуучууд бүгдээр хуу хөвөлдөө бас нэг онгоцсон гэр бүлтэй ажил төлөө хийдэг учраас бас энийг хажууд заавал зохицуулж хий гэдэг бол бас зохицуулж 20-30-аараа нэг авцсан 20 төгсгөл авах цуглах тийм асуудал манаас юм. Гэхдээ энэ жил олон гишүүд болж байгаа мотоциклуудыг сайжруулж байгаа учраас явсаар байна. Бас тэр нэг хэлэхэд чоппер жахандаас холбооны үйл ажиллагаа маш хүчтэй өргөжиж байна л да. Анх байгууллагад бид нэг 30 хэдэн нөхдүүд нийлээд байгуулжсэн бол одоо үндсэндээ нэг үндсэн гишүүд 150-60 гишүүдээр
тусдын гişүүд үнсэн гişүүд 70 орчим 70 гаруй болчихсон. Дээрээс нь Америкийн нэгдсэн улсын одоо шогчны холбооноос 2 дахь удаа бид урьж байна. Ирж цом үзэгдэл юм гэж урьж байна. Америкт байгаа монголчууд маань урьж байна. Туркаас урсан байж байгаа. Солонгосоос урсан байж байгаа. Японоос урсан байж байгаа. Оросын шогчд бол байн урддаг. Улаан хилт аваад ч юм уу тосоод авдаг гэдэг. Бидний моциклуудын очиод гайхамшиг болдог шүү дээ. Танаа монголчууд ямар амар мондог моциклууд ямар амар баяндаа биштэй. Яг нүүлчи хөлбөрч олсон зоосон ямар ч хавар мэдэр моциклууд хайр гамгүй өгдөг. Тэгээд өмсөх хувцсан үстэй. Анх би өдөртөө моциклуудаар дагаа явдаг. Анхныхаа өөрийнхөө зургуудыг хөдөөний хүмүүс асуулт юм шиг байна. Нутгийн одоо үзсэн шүү дээ яана. Моцикл аваад их савх $8 нэг бүрэг савх аваад өмсөж байна. Эдгээр чигт амар ганга өвс шидэлж ирж байгаа юм. Эдгээр чигээр нэг хүн дараа нь 2 сая 3 сая төгрөгийн хувьс иргэдгээл манай гам бол дахроомаа одоо юу гэдэг сүхэ мөхөөс хуулаад те. Өнгөч эдгээр хүзүүн мүзүүнээс хэдэн килограмм юм зүүсэн юм дээр амар бас одоо анхны донд орцсон яваа шүү дээ. Багахан жилийн хугацаанд. Нөгөөдөр чараас бөөнөөс нэг өдөрний юм шиг болчиход байгаа нарахгүй их нэг мөнгө хороогаал хумслаа те гэр бүлийнхээ мөнгөний дэл хороогаал хумслаа урдум хараад ийм одоо сүүлдээ нэг арай өөр өдөр нэг бүгж яасан те. Нэг гэж юм хөө маягтай болж байгаа. Тэгэхээр энэ байдлаар юу гэхээр бид нар энэ залуучуудын баарын дахин бас болсон юм. 900 залуучууд юм. Энэ хин тийч хэрэг өмнө төвөд харьсангүй. Бүх олсон мөнгөө моцикл гэдэг энэ сайхан унаа зарцуулчаад хойбоо зарцуулаад тэгээд моторыг салхины хүчийг амсаад одоо чөлөө цагаар зөв болгосон өнгөрүүлэх. Улс орны Улаанбаатар хотын өнгө төрөхөд нэгэн шинэ өнгө төрөх нэмэх бас нэгэн шинэ багцлын нэмж чадж байгаа. Гол авахчдад талын нилээдэн холбоо байх шиг байна л да тийм ээ. Тэгэхээр яагаад нэгдэж болдгоо ингээд өөр холбоонууд байгаад идэв. Тухайн хувь хүний одоо тий өөрсдөө үзэл бодол байна л да. Биднээс одоо хувь хүний үзэл бодлыг болохгүй л да тийм. Чанарын үзэл бодол таардаг юм уу? Таахгүй шаашин. Гэхдээ зөв хүн өөрөө биднээсээ нэгдэхгүй биднээс нэгдээч наашлаач нийлээч гэж болохгүй л да. Зүгээр сая хөдөө орон нутгаар ярихын хувьд бол манай хөдөлгөөн англи ажиллагаа аягүй өргөжөө хөдөө орон нутагт бас тодорхой салбар бишүүлдэг болсон. Тийм үү. Тэгээ сая шамд ороход шамдын чабарчин залуугууд бидний босч байгаа. Тэгээ сайхан аюул цуглаа өөрөө хүчилээд цагдаагаа хоёр талдаа бүрлээд сүртэй болсон. Мөн чойр дээр чойрын чабарчин залуу маань бас тосч байгаа. Тэгээд манай тасхандаа ярьдаг байдаг л да. Тэгээ Facebook хаяг дээр хөдөө орон нутаг аюул ханддаг. Манай чи тосч авъя. Тэ үндэл нэж оролцъё. Ингээд албан ёсоор шамд чойроос манай клуб гişүүд албан ёсоор бий болчиход ирсэн. Одоо дараач аялал дээр бас бус аймаг хөдөө орон нутгийн явахдаа тодорхой хэмжээгээр бас клубийнхаа шинэ чихэн гişүүнийг те бий болгоод клубийн хуулиас нааш өргөжүүлэх юм байна. Хөдөөний залуучууд бол маш их моцикл ундаг шүү дээ. Та нарын энэ одоо унжаа моциклууд хөдөөний залуучууд маань хон маландаа аваад явал нэрэ болдог юм байна. Боломжгүй юу? Дундчаар нэр нь дундчаар 1500 орчим мотортой. Сэс мотор гарна гэж байна. Аксад машин гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 1800 2000 том моторууд явж байгаа. Тэгээд тийм учраас энэ чинь шорон замдар гараад тэгэхээр бүсээ авч чихээр мотор нэхэд хүнддэг. Их л болгоомжтой болохгүй бол шорон замдар 120-д 250 мотор тохиромжтой байдаг бол тэгээд бас шопч дотроо стил одоо манай анагийн бас нэг өөр юм. Анаа чи ямар стил гэдэг үлээ? За миний стил Miami стил гэдэг. Ерөнхийдөө Miami стил маань гэхээр сако уцснаас илүүтэй шорт фотографтэй өнгөлөг хувцас өмсдөг. Тэгээ халуун ерөнхийдөө уур амьсгал гэсэн. Тэгээд чи манай Монголд энэ нөхцөл маань ерөөсөө 103 сар моцикл ундаг шүү. Тэгээд моцикл унжаахтаа бас нэг тэр агаас хэлхий биенийхээ нүксөг бүрээр дахиугаа мэднэ шүү дээ. Тэгээд өвлийн хитэн сар тэгээд хаврын гээд бүгдлэн ингээд давхар уцсансэл бас хэцүү байдаг. Арай тэр мэдрэмжийг авахыг хүсдэг. Дандаа сая хүмүүс ч гоо Miami стил нас зүгээр юм шүү. Зүгээр. Тэгвэл сая авч ирсэн даач рок руу чапч тэгэхээр бүгд ингээд харсахтай нэлээд танигтай хүмүүс авч ирсэн ч юм уу шалаа үүсдэг. Тэгээд болдогийн үдээс нэг шинэ өдрийг хийгээд тийм ээ хэсэг завсарлцсан байна уу? Болдос кук шоу, Болдос кук шоу. Кочаа. Одоо энэ бодлоо нэг сая яс дахиад явж байгаа гэдэг л дээ.
Тэгээд одоогийн байдлаар нэг 17-8 оноор явчих удаа. Нодлон жил телевизээр бичгийн телевизээр чухал яриа нэвтрүүлгийг хажуугаар чухал яриа уулзалт нэвтрүүлэг болдгоос фүүч яваа бол бүр шал өөр стил чинь Английн өдөрлүүд эсэргүүцдэг чи наад амар стилийн өвдөд яагаад юм бэ? Тэнд чинь Улт амьдралаас илүүтэйгээр нөгөө хуруу гараад 7-тэй 7-аас хуулаад тэгээд холбооч шал өөр байна. Тэгээд стил эвэж яасан өвддөг. Одоо нэг 18 орноор явчихад ирэх жилээс гадаа гэж тооцоолж байгаа. Яг тэр олон дугаар бөөгрүүлж ингээд 7 хоног тасралтгүй гарахгүй бол нэг 3 дугаар гарчаад дараагийн орн руу яваад ирэхэд ирэхээр тэгээ одоо ч гэсэн зууны хаялаар чопчтой байвал хөдөө очоод цавцаа буцаа мууж идэл. Явж ирэхдээ баахан жоон цавцаа авч гэсэн. Тэдгээр аяг байна. Би Шанхай явдаг байхгүй юу? Тэгээд Шанхай очиж Шанхайгаас ирэхдээ нэг Шанхайгийн нэг тэр Юнан үндэсний ресторанаас нэг энд би өгн монголчууд идүүлээ тэгээд нэг бичлэг аваад бас авчиг гэж бодож байгаа байхгүй. Тэгээд манай моцикчд байксгээр паб цуглуулдаг байсан. Би тэрний хөрчөнд зөвхөн төр муучих гэдэг хөрчөнд тэр зүгийн шавсан зүгийн царцаа тэгээд нэг жоо тэгээд шавсан зүгийн тэгээд нэг юм урт юм бол модны хөтнүүд тэгээд нэг хэсэг юм хатга хэрэг махны хөтгс хоньны махыг өтүүлээд өгдөг гэж хэлдэг байхгүй. Махны хөтөндөө саунд яваадсан муучихад гэн байкс өршөө хийчихгүй. Тэгээ өөрөө гэсэн маргааш нэг миний нөгөө юм дээс байхгүй өөрөө надад танаа моцгч хоогаадсан. Танаа өгдөө ихлэ нэг айлтж ингэжсэн сүултээ энэ чираг юм дээр шиг амрыг бүгд хоогаадсан. Үгүй мэдрэмжээс үл яах вэ? Янз хохоошоо ихээр чи монголчууд маань нэг өөр нэг онцгой гэж бодож байгаа шүү дээ. Миний бол идэж үзсэд зүгээр буурцсан л зүгээр. Борцох шиг буурцдаг л байгаа байхгүй юу? Ерөөсөө зүмсэн байгаа шүү дээ. Юу үзээ. Аюул сайн өнгөсөн жил зөвлөж болсон байгаа шүү дээ. Ер нь бол нэг төрхөг хүнсэнд хэрэглэх зөв юм байна. Миний би хэрэгтэй бас их мэддэг. Уур явуулдаг учраас хэрэглэх зөв шүү гэсэн аа. Яшээс чопчний. Яг чоптоо. Тэгэхээр цаашаахандаа салбаа гэсэн танаа холбооны бас татаж явна гэж байдаг. Нууцдаа сонирхолтой бас юм. Хамаагүй хүн авдгүй нөр төлөвсөн байх ёстой юмстай энийг дөрөв байдаг юм шиг байлээ шүү дээ. Энэ орикс одоо манай залуучдаг л да. За хамгийн залуу гişүнээс амар болж байгаа тий. Залуу гişүн байж байгаа. За үрээч одоо хууччлаа одоо. Үсээр яваад хуучч байгаа. За анаа бол бүр хуучна. Тэгээд бачхаа чинь хамгийн залуу гişүн гэдэг амар гэдэг ингээ хараа. Бид нар чинь бас энэ чог үзэгч том мотортой учраас бас жаагаад төлөвшөөд нас тогтож аашиг тийм. Явсан нас нэг жоохон нэг 30 төхөөд нэг бас юм тавьтруудад байхгүй автобусын доор бүгөө орчихгүй шиг автобус доороо явсан чинь нэг алхаж явдаг гүдгүү тийм болцсон тийм хүмүүсийг авах бол энэ том мотор хүчтэй мотор бусдад аюул учруулна өөр аюул өсөлт орно. Дээрээс нь зан характер бас хэрэгтэй. Манай хамгийн өгшин 62-т чогч юм байж байна. Тэртээ сүрдэг улс төрч байна, нийгэмч байна, юу ч гэдэг хамгийн залуу нь одоо нэг 20 эдтэй он. За эмэгтэй чогчтой залуу авдаг. Ер нь 27-8 таа. Хамгийн залуу. Тэгээд холбоо чи жигсаал ингээд хүмүүс амнахад их дүрмтэй шүү дээ. Цоорын тэргүүн марш хоёр явна. Харин тийм байж байгаа. Марш бол бас төрсөн тухай юу гэж байна. Тэгээд цооны арталт хамгийн арталт марш явна. Цооны дунд марш явна. Цооны хоёр талд саяны нээлтэн дээр ширэл харсан бол манай гана бас цоо зохицуулж хийсэн байж байгаа. Цоог хаалт тавьдаг, зохицуулдаг хоёр зохицуулагч мотоцикл бас зэрэгсэж явна. Тэгээд цооны дунд цооны механик явна нэг асуудал гаруулаа. Ингээ бүгд өөрийн гэсэн дүрмж удаа маш их зэгцтэй явдаг. Одоо цагдаагийн ханд одоо аян зарлцсан байж ийм логотой хувцас цагдаагийн шиг анзаардаг. Ийм Монголын чопсон логотой хувцастай явж байгаа нөхцөлд манай мотоциклчид бүгдээрээ ТВ-ийн гişлэгийг бичиг баримт жолооно бүгдийг хангасан явж байгаа. Тийм учраас заавал зогсоороо дах шаардлагатай байлаа гэсэн зүгээр бодвоштой юм аа тий. Холбооны дотоод дүрм байдаг. Үнэмлэх олгодог. Үнэмлэх маань олохдоо тээврийн хэрэгслийн бүхэл бичиг баримттай байж олгодог. Тээврийн хэрэгслийн гэрчлэлээ тий улсын дугаартай байх өөрийн тэгээ бүх юм хангасан тохиолдолд биднээс одоо нэг жолооны үнэмлэх шиг өөрийнх нь сэртэй дугаартай бүх юмтай байж идэг.
Манай дөр мотоциклийн юу гэж байдаг юм? Мотоциклийн үнэлэх чинь нөгөө юм л та. Энэ бол ч Монголын чонх захандас холбооны үйл. Наа чи бүх бичиг баримтыг бүрэн хангасан хүнд жишээлбэл олгодог тийм үнэлэх байж байгаа. Таамарсан зүгээр бас холбоо гэдэг байхгүй тийм ээ. Өөрсдийн гэсэн дөрвөн журамтай. Хэрэгтэй үг илүү дөрвөн асуудал орооцолтол юм уу хариуцлага тооцох хэрэгтэй бол бүх нөхцөл наад үнэлэх ч оролцдог байж байгаа байхгүй. Тэгээ жолоо бол англи өөр төрөд алдсан байж байгаа. Тэгээ тэрнийсэн гэсэн бүгдийг Монголын жонх захандас холбооны бол энийг бас хангаж явдаг. Замын цагдаатай хамтар замын цагдаа манайхны үйлчлүүл бичиг баримтжуулж өөрсдөө зөв хамтарч хийсэн учраас манай холбооны ийм логотой хувцастай явж байгаа мотоциклын хувьд бол асуудал байхгүй юм шиг замын цагдаа хүмүүс тэр дах хэрэгтэй. Тэгэхгүй бол өчтөр ихэд л ард зогсож байгаа юм аашиг тийм. Хөдөө зогсоод түүхтэй байна. Яг үнийг хэлсэн тийм. Айгу түүхтэй. Яг энэ гүтлэг цагтаа бүүж явж дөрөвлөс зүгч байгаа. Ингээд энэ цагтаа бүүж мэдээ цагтаа ажиллаа хийж байгаа ойлгож байгаа. Үнэлэн гэхдээ чинь чиглэлтээс нэг хотын дугаар хооронд хараад төгсөн хэцүү шүү дээ. Тэгээд юу гэх юм надад дөрөв зөрчөөд байх юм уу? Каскгүй явсан уу? Зүгээр явах. Зүгээр шалгал яваад байгаа. Чи байна. Амталт юм байна. За. Тэр өмнөсөн дээр аваад дарцсан юм шүү дээ. Мотоцикл байх боломжтой юм байна. Зөв. Тэгээд юу жолооны курс жолооны гэж ярьдаг юм уу? Циклик курс гэж бас тустай байж. Циклик курс тустай байж байгаа. Чи манай холбооны нар бол замаартай хамтраад бүдүүрэн дэсэн мотоцикл унжижсэн бол шалгалт аваад бид нар үнэлчүүл ягаад. Тэгээ манайхны холбооны залуучдыг 10 хэдэн залуучдыг үнэлэхгүйс 10 хэдэн залуучдыг бүгдийг үнэлж өгсөн. Тэр гэсэн бичиг баримт дутуус уусуудыг за ингээд бичиг баримт бүрдүүлж өглөө. Одоо надхасаа хадгалж хамгаалаад сайн авч яваарай. Бүрэн нүрэн дээр зам хөдөлгөөд оролцоорой гэсэн шаардлага тавиад өөрсдөө туссан учраас манай холбооны одоо энэ дутуу бичиг баримттай юм уу юу авч байгаа тийм мотоцикл байхгүй гэж хэлэх нь. Тэгэхээр зам цагдаа гэсэн бас бид нар хөдөлгөөн гаргаж хичээсэн замын цагдаа өөрсдөө хийсэн юм чи хаана нэг нэг хүндлээд хамтруулах гоё юм. Та нар өөрсдөө бас удирдлагуудтай ч юм уу уулзаад дотоод дүрмжмаа ингээд таниулаад зөв болсон байна. Уулзаад ярилцсан, хамтарч ярьсан, бүр гэрээ бичиг баримт байгуулцгаасан. Тийм учраас манайхан чи хэмжтэй зэгцтэй. Ер нь та нар шопчтыг зам дээр явах нь ч гэсэн хараад бас нэг тийм айхтар юу атгүй шүү дээ. Одоо наашгуураас замын голоор орж хараагаад ч юм уу тэгэхгүй шүү дээ. Бас нэг арай ч өөр болсон шүү дээ. Логотой байвал ер нь дөрөв зурчихгүй бай. Манай холбооны нэмэлт цуглараа хотын боломжийн хөдөлгөөнд ч юм уу те. Хотоос гараад орон нутгийн замдаас хөдөлгөөнд оролцохдоо ерөнхийдөө дотоод дөрөв гэхээс журамч гэдэг юм. Журам. Одоо ерөнхийдөө нэг нэгнийгээр явна гэх юм бол одоо одоо нэг гараар маршлна. Ингээ хоёр юм гоо гараа ингээ гараараа заагаад өгчин. Тэгээд нэг игнэнд орно, хоёр игнэнд орно, гурван игнэнд орно. Тэгээд замын эвдрэл гэмтэл байх юм бол баруун талтай нь, зүүн талтай нь уртлаас авах бол заагаар авчдаг хөлөөрөө. Тэгээд энэ дээр анхаарал болгоомжтой юм байна. Нөгөөдөө одоо сүүлийн үед бол манай хотын залуучууд маш их мотоцикл ундаг сонирхдаг болсон байгаа шүү дээ. Хүмүүс маань ч гэсэн анзаарж байгаа баах их байк ундаг болсон байна. Би урд нь ч гэсэн бас байк ундаг байсан. 2003 оноос хойш байк унж байгаа. Тэгээ 2008 оноос эхлээд чапр ундаг болсон. Чапр унах шалтгаан маань гэх юм бол play time гэж болдог шүү дээ. Play time тийм одоо болчихоо. Play time дээр очсон чинь ерөнхийдөө 2003 оноос хойш мотоцикл унахаараа ер нь чапр ч ингэхгүй байк кросгүй бүгдийг нь таньдаг болчтой. Яг ахын дүүс шиг л болчтой. Тэгээ анх удаа 8 онд нэг чапр унжсэн юм аа. Тэгсэн чинь надад аюу гой явдаг буудан шиг санагдсан. Явдаг мөртлөө тэгээ буудан мөртлөө явдаг тав тухтаа гэхдээ аюу хурцтай. Тэгэл чапр гэдэг мотоциклын ер нь дуртаасан л та. Тэгэхээр чапрч гэхээр эмгтэй гişүүд бас байдаг гэж ярьж байсан те. Тэгэхээр чапрч бас нэлээд хүнд мотортой эмгтэй хүн гарахад тэр тохиромжтой юм байна. Ер нь сурцтэй ер нь хүний дүүл орж. Дуу ундаг механик машин ундаг бол мотоциклыг унна. Гэхдээ юмдаг авьяас тэгдүүтэй хүн гэж байна. Эвдүү хүн гэж байна. Эвсэлтэй те. Эвсэлтэй л байгаа бол эмгтэйчүүд унжил байна. Юу сүүлийн үед манад бас эмгтэй гişүүд нэлээд нэмэгдэж байгаа. Энийг дарааж ирж явчихын зам дээр явжсэн. Ер нь эмгтэйчүүд сүүлийн бас чапрсыг сөргөж унах нь бас аюул өсөж байгаа учраас манад бас гişүүд болж орж ирж байна. За дээр та нар явчихсан тэр байцсан гişүүд маань бол байцлаа. Тэр 4-5 эмгтэйчүүд ирсэн байсан. Тэр бол манай эмгтэй гişүүд. Зөв дуу давуу явж чинь бидний дунд араагаал. Холын замд л ирчүүдэг үүсгүүлдэг чинь
өндөр үрд аваад явах үед бол үүсэхгүй ч гэсэн тэгэл үзэл гэж ирүүдэд адилхан үзэл ханаас руу дутах юм гэл тийм. За би ч гэсэн төлөвшөж байна. Тэгэхээр танай авмаас сонирхолтой ер нь бас илсийн нэгдээ гэвэл бас хүлээж авах боломж байдаг юм байна шүү дээ тийм ээ. 2 жилийн өмнөөс холбоо байгуулагдаад холбооны тэргүүнээс сүхээр гэж залуу ажилласан. Тэгээд энэ холбоо бас өдний чинээний тэр тусмаа Монголоос даваад дэлхийн хэмжээнд улс орнууд дэлхийн гадаад орнуудын хэмжээнд өргөдөхөөр сонсогдохоор тийм хэмжээнд хүртэл нас манай төсөхөр тэр манай маршрут их сайжирсан. Дээрээс нас ахан дуусгаж тахдаг нэг үг гараад байгаа юм байна. Ахан ах шиг өндөө дүүн шиг л байдаг л утгатай ерөөсөө. Тэгэхээр энэ замрагууд нь орж идэг гэх юм бол эзүүштэй гэдэг чинь ойлгох утга оноо гэдэг чинь байна. Тийм учраас ахан дуусгаад нэгнийгээ маш сайн хүндэлдэг, хайрладаг, нэгэндээ айхтар хүчтэй тусалдаг юм залуучууд. Багчид ахан дуусын холбоо гэж ярьдаг. Монголын шоу бус гэхээс илүү ахан дуусан маань ахан дуусын гэдэг ахан дууг хөндлөж дүүн ахлаа хөндлөж явдаг ийм системд бас шилжчихсэн байгаа учраас энэ бол Монгол шоу готын холбооны нэр хүндтэй сайн сайхан байгаа юм. Бас нэг л сүүлийн 2 жил бидэртэй хамтарч ажиллаж Ямаха Total Music гэдэг энэ Ямаха гэж байна. Манай бол их олон Ямаха ундаг. Ямаха бол зөөлөн хөнгөн Уа мана гэдэг юм. Ის ხოთო гэж яриад байгаа. Тэгээд тэр Yamaha Total Music бол энэ жил бид 4 ном тайз засч өглөө. Айлч тоглолтод байгаагүй, айлч холбоонд байгаагүй тэр том 4 тайзаас бид 4 тайз дамжиж тоглолт үзлээ тий. Хот тойрч үзлээ. Тэгээд оройн тэр ууланд хачин гой тайз засч бол өөрсдөө тоног төрж хөгжмийг байг хайр нэргөө харам өгд одоо моцикч бас тэр Yamaha Total Music-ийн байран дээр цугулдаг болыг бид бас тусдан байр суугаад өгөхөөр шийдэж идэрэхэд байж байна. За энийг бас аюул сайн дуртах нь зүг бах те. За тэг гөгшүү тааврын гөгшүү зааны бариад их юм аа тэр хандусууд нь бас өндөр бас нэлээд анхаартай. Тийчээ байгаад тэгээд апо энэ бас манай Монголын том брэндүүдс бидэртэй хамтарч ажиллах их сонирхолтой байгаа гэдэг. Тэгэхээр Yamaha-гаас нэг моцикл авчвал ахын дүүсийн албан нэгдэж болох юм шиг байна. Тэгж ойлгосон уу? За та бүхэндээ маш их баярлалаа. Амралтын өдрөөс цаг зав гаргаад ирсэн баярлалаа. Тэгээд наадам тусгаад байгаа үзэгч та бүхэндээ урьж байгаа. Наадам гэхээр заавчгүй нэг нормал ч юм уу те сур харуулах шаардлага байхгүй шүү дээ. Залуучууд юу сонирхсан тэрийг л үзэгч та бүхэндээ өргөхийг хичээж байна. За нэг уран бүтээл аваад студид бас нэг сонирхолтой зорчиж ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа.